Та мэдхүү, дэлхийн хамгийн богино дайн ердөө 38 минут үргэлжилсэн байдаг. Энэ бол 1896 оны 8 дугаар сарын 27-нд Занзибар ба Их Британь хоёрын хооронд болсон үйлдэл юм. 19-р зууны үед Занзибар нь Энэтхэгийн далайн чухал худалдааны төв байв. Их Британь тухайн үед энэ нутгийг бараг хяналтанд оруулсан байсан. Гэвч Султан Хамад бин Туайны гинт нас барснаар бүх зүйл өөрчлөгдөв. Халид бин Баргаш гэх хүн өөрийгөө шинэ султан хэмээн зарласан боловч Британь үнийг эсэргүүцэв. Тэд өөр хүн буюу Хамуд бин Мухаммедийг хаан болгохыг хүссэн юм. 8 дугаар сарын 27-ны өглөө Британийн тал сүүлчийн анхааруулга илгээж өглөөний 9 цаг гэхэд бууж өг. Стивээс дайн эхлэн хэмээн мэдэгдэв. Гэвч Халид бууж өгсөнгүй. Тэр ордондоо зэвсгэлсэн зэргүүттэйгээ бэлэн байв. 9 цаг 2 минутанд анхны буун дуугарлаа. Британий флот ордныг бөмбөгдөж эхлэв. Хааны хөлгөн удаж живж хамгаалагчид утныг илдэв. 9 цаг 40 минут гэхэд бүх эсэргүүцэл зогссон. Занзибар бууж өгч дайн дуусав. Нийтдээ ердөө 38 минут. Энэ тулаанд 500 орчим хүн амьд үлдэж, харин Британий талаас ердөө ганц зэрэг шархацсан гэдэг. Хожим Занзибар Британий хяналтанд орж 1963 он хүртэл колони байсан. 38 минутын дайн түүхэнд үлдэх хамгийн богино, гэхдээ эрх мэдэл шийдвэрийн үнцнийг хамгийн тод харуулсан дайн юм.